Өнөөдрийн аялал нэвтрүүлэг үзэгч та бүхэнд бүтээн байгуулагчтай дэмжийн урайтай барилга цэгийн дээрээс одоо нэвтрүүлгийг бэлдэж байна. Тэгэд дотгошоо орж илүү сонирхолтой мэдээллийг авцгаая. Орж болох уу? За сайн байна уу? За сайн байна уу? За ажил алга тавтай. Сайхан зусч байна уу? Сайхан зусч байна та. Сайхан хөө. За барилга цэгийн мэнээр сонь сайхан юу байна? За бид яг энэ жил барилга бүтээн байгуулалтын ажил нэлээд хийгдэж байна. Бидний хувьд барилгын салбарынхаа мэдээллийг олон нийтэд хүргээд тэгээд амжилттай ажиллаж байна. Маш олон гоё каталогуудыг хүргэдэг. За тэгээд барилга цэгийн сайтаараа дамжуулаад олон төрлийн мэдээллүүдийг авах боломжуудыг бүрдүүлж өгдөг шүү дээ. Худалдаа авагч нар болон худалдагч нарыг бүгдийг голдон зуужилж өгдөг. Маш сайхан одоо буянтай сайт гэж. Тийм. Одоо манай сайт дээр чинь барилгын 1000 гаруй компаниуд мэдээлэл тавьсан. Тэрүүгээрээ дамжуулаад барилгын материалаа шинэ орон сууцаа борлуулад ингээд одоо ажиллаж байна. Тийм. Одоо хамгийн сүүлийн сонио ачнаасаа болгож та. За бидний хувьд бол энэ жил засгийн газраас бас ипотекийн 8% зээлээр амны орон сууцыг бас өгөхөр боллоо. Иргэд мэн ч гэсэн одоо 100 болох гэж цуслангийн байшин, за амны орон сууц хаусаа барих гээд энд нь зориулаад бид бас энэ 2019 оны одоо шилдэг загваруудтай ийм одоо амны орон сууцны каталогийг гаргасан. Тэгэхээр энэ каталог дээрээс хүмүүс яг ямар төрлийн байшин барилгаа барьж болох уу, сонголтоо хийж болно гэсэн үг. Метр квадраттай таарсан. Яг юу гэж ойлгох вэ? За энэ дээр бол яг шилдэг 100 загвар байгаа. Энд нь болохоор бага одоо 20 одоо квадратаас ахуулаад 300 хүртэл метр квадрат амны орон сууцнууд байна. За мөн 1000 хүртэл метр квадрат таун хаусын загварууд байна. Эндээс хүмүүс яг загвараа сонгож болно. За хоёрдугаарт амны орон сууц барих гэж байгаа бол ямар одоо мэдээлэл зөвлөгөө хэрэгтэй. Тэр бүгдийг өгсөн байгаа. Амны орон сууц яаж барих юм, тэр аргачлалуудыг бид бас зааж өгч байгаа энэ каталогоор дамжуулж. За каталогоо гоё үзэгчтэйг бас танилцуулъя тийм үү? За тэгээ хөө. За ер нь бол каталогийн хувьд бол бидний хувьд бол 200 нүүртэй юм одоо каталогыг одоо хийсэн байгаа. Тий энэ байна. За тэгээ эндээ бол одоо юу оруулж өгсөн бэ гэхээр бид нар бол нэгдүгээрт ер нь энэ амны орон сууцыг барихад ер нь барилгын ямар норм дүрм стандартууд байдаг юм бэ? Тэ жишээ нь бол аяг амны орон сууц барихад бол нэг дор хаяж нэг 12 барилгын норм дүрмийг бол одоо яаж чинь баримталж. Тийм. Тэрийг одоо баримталж ажиллах хэрэгтэй. Энэ дээр нэмээд бусад одоо стандартуудыг бас нэмж ойлгож болно. Тийм. Тэгэхээр амны орон сууц барихад яг ингээд зураг төслөөс ахуулаад бүх юмыг яг бид нар энэ каталогд оруулж өгсөн байгаа юм л да. Тийм. Энэ бол хүмүүст бол үнгүү гоё зөвлөгөө мэдээлэл болсон зүйл биш тийм энэ. Тийм. Одоо өөрийнхөө амны орон сууцны загварыг харахаас гадна энэ дээрээс яг зөвлөгөөнүүд байна. Би шинэ зөвлөгөөнүүдийг тайлбарлая л да чамд тийм ээ. За энд бол юу орж ийн гэхээр амны орон сууцаа бас хэрхэн одоо төлөвлөх вэ гэд энээс эхэлж байгаа. Одоо хүн барихтаа одоо манайхан чинь төлөвлөлтөө буруу хийснээсээ болоод их алдаа гаргадаг. Тийм. Одоо шинэ нарны байрлал, за тэгээ газар зүүн байрлал, одоо ерөнхий төлөвлөлт гэдэг энэ бүгдээгээ бид яг энэ одоо каталог дээр оруулж өгсөн байгаа. Одоо шинэ энэ дээр бол зураг төсөл байна, өрөөний сонголт, талбай сонголт, төлөвлөлт, материалын сонголт гэдэг. За энэ каталог дээр чи манай Монгол улсын зөвлөх инженерүүд, за тэгээ мэрэгсэн инженерүүд бүгд одоо энэ төр маань зөвлөгөөгөө өгөөд ингээд ажилласан байгаа. Шинэ энэ бол одоо Монгол улсын зөвлөх инженер Цэвэлмайгой одоо бас бэлтгэсэн юм бас зөвлөгөө байж байна. Тийм. За мөн одоо энэ хөрсний төвөгтэй нөхцөлд амны орон сууцны одоо бөөр суурийг хэрхэн хийх вэ гэдэг. Ялангуяа энэ Монгол орны энэ Улаанбаатар хотын чинь хойд хэсэг Цуслангийн бүс чинь тийм цэвдэгтэй байдаг. За тэгээ зарим газар намгархаг ийм одоо хөрсөнд яаж одоо суурийг одоо төлөвлөлж хийх вэ гэдэг энэ сайхан бас зөвлөгөө байж байна. Одоо шинэ суурэ буруу хийснээс болж барилга одоо цуурах, хагарах, за тэгээ нөгөө барилгыг одоо дахин ашиглах боломжгүй болдог. Тэгэхээр энэ каталог дээрээс яг энэ одоо төвөгтэй хөрсөнд яаж одоо амны орон сууцныхаа суурийг хийх вэ гэдэг ингээд зөвлөгөөгөө одоо хараад явчихна гэсэн үг. Жишээ нь бол овоолттой хөрс, сул овоолттой хэрэгтэй. За тэгээ тийм намгархах хөрсөнд одоо яаж одоо
амны орон сууцынхаа суурийг хийх үгээд энэ зөвлөгөөнүүд бас байж байна. За мөн энэ дээр бас нэг амны орон сууцны бас төсөв бодох аргачлалыг бас оруулж өгсөн. Манайхан ч одоо 100 айл руу 100 явдаг шүү дээ. Энэ чинь нөгөө төсвөө эхнээсээ зөв гаргаагүйгээс материалаа бүрэн тооцоогүйгээсээ болоод яг 100 явдаг. Тэгэхээр дахин явахгүй тулд эхнээсээ яг төсвөө маш цэгцтэй ойлгомжтой гарах хэрэгтэй. За тэгээд тэр өөрийнхөө одоо төрөвчөндөө тааруулна гэдэг шиг хэр хэмжээний одоо би эдийн засгийн чадвартай вэ гэдгээ бас яг тооцоолно гэсэн үг. Тий. Манайхан ч нэг 4 хамных нь одоо орох материалын тооцоол энэ чинь болчих юм байна, хямдхан байна гэж боддог боловч яг ингээм амьдрал дээр хийгээд тэгэхээр нөгөө маш олон төрлийн одоо материалууд ордог. Тэднийгээ тооцоолоогоос алдаа гаргаад байдаг. Тэгэхээр энэ дээр бол төсөв яаж бодох аргачлалыг оруулж өгсөн байгаа бас тий. За тэгээд материалаа бас хэрхэн зөв сонгох вэ гэдэг. Одоо бид нар чинь харамч хүн хоёр төлнө гээд хямдханы сонгочдөг, нөгөөх нь хэсэг хугацааны дараа шаардлага хангадаг. Тэгээд тэрийгээ яг одоо дахиад хийх болдог. За тэгээд нэг бол буруу материал сонгодог. Тэгэхээр энэ дээр бол яаж өгсөн гэхээр материалаа яаж одоо шин чанарын үзүүлэлтээр орц нормоор нь тий. Тэгээд өөрийнхөө барилга байшин барих гэж байгаа тэр барилга маань цаг уурын ямар одоо онцлог нөхцөлтэй байршилтай газар барих юм. За тэгээд үн одоо ямар байх юм. За тэгээд бусад одоо үндсэн материалууд ямар материалуудыг одоо хаанаас авбал зөв бэ гэдгийг бас энэ одоо зөвлөгөө бас оруулж өгсөн байгаа. Тий. За тэгээд мөн амны орон сууцны бас халаалтыг хэрхэн шийдэх вэ гэдэг. Одоо Улаанбаатар хотод чинь түүхийн нүүрс төлөвлөхийг хориглолцлоо. Тэгэхээр иргэдмэн одоо байшин барилгаа зөв бариад дулаалгаа зөв хийчих юм бол яах вэ? Эрчим хүчний хэмнэлттэй тэр одоо халаалтын системүүдийг хэрэглэх энэ зааварчилгаануудыг бид бас оруулж өгсөн байна. За мөн одоо гадна тогтчлт тэр орчноо хэрхэн тогтчлох тухай оруулж өгсөн. Одоо явган хүний зам, за тэгээ гэрэлтүүдийг ногоон байгууламж гээд эдгээр зүйлүүдийг бас хэрхэн одоо зөв хийх вэ? Хэрхэн төлөвлөх вэ гээд энэ одоо зөвлөгөөнүүдийг бас оруулж өгсөн байна. За мөн одоо ахуйн бохир ус цэвэрлэх технологийн шийдлүүдийг оруулж өгсөн. Энийг бас манай Монгол улсын зөвлөх инженер одоо доктор Басан дорж байгаа бас энэ зөвлөгөөг бэлдэж өгсөн байгаа. Одоо сүүлийн үед ч нэг хөрсний бохирдолгүй байхын тулд за мөн гэр хороололд яаж одоо хаус хороолд амьдарч байгаа юм шиг те цэвэр устай бохир усаа одоо зардал багтаагаар шийдэх үгээд аргачлалуудыг оруулж өгсөн. Жишээ нь одоо нэг айлын бохирын энэ системийг бол амбулт цөөтэй айл бол нэг сая гаруй 2 сая төгрөгөөр шийдчихүүлж байна. Тий. За тэгээ энэ аргачлалуудыг бас манайхан хараад энэ бохироо шийдэх боломжууд нь байна. За мөн одоо дулааны алдагдал баг эрчим хүчний хэмнэлттэй одоо барилгыг хэрхэн барих вэ гэдэг энэ одоо барилгын энэ технологийн энэ зааварчилгааг оруулж өгсөн SIP технологи гэдэг. Тэгэхээр энэ технологиор барих юм бол ямар нэгэн байдлаар энэ дулааны алдагдалгүй болчвол эрчим хүч баг хэрэглэн төлш баг зарчуулна гэд эргээд нөгөө айлдаа яах вэ? Одоо тэр хинэлттэй байх нь шүү дээ. Нөө тий одоо нөгөө явцын буюу одоо тэр ашиглалтын зардал бол бага болоо явчих нь байна. Тий. За тэгээд зуны хялбар сууц хэрхэн барих вэ гэдээ бас бид нар мэдээлэл зөвлөгөө оруулж өгч байгаа. Иргэдмэн яадаг вэ гэхээр цуслан дээр нүсэр том хаус барих гэдэг байдаг. Гэтэл яг амьдрал дээр нэг зуны 2-3 сар л хүмүүс цуслан дээрээ гардаг. Тэгэхээр тэр үед одоо 3 сар гарах энэ хугацаанд цуслангийн байшин тийм нүсэр одоо хүнд хийцтэй байх шаардлага байхгүй. Аль болох л хөнгөн хийцтэй. Тэгээд ийм зөвхөн одоо нөгөө бороо нар салхи гэдэг юм уу те энэ болгоныг халахсан тийм хөнгөн хийцтэй цуслангийн байшин барих аргачлалыг зааж өгсөн. Энэ нь бол одоо жирийн одоо амны орон сууцтай харьцуулахад бол зардлын хувьд бол одоо 3 дахин хямдхан байх жишээтэй. Тэгэхээр хүн бол 2-3 сар байх энэ нөхцөлд бол тийм нүсэр одоо тийм бетон тоосхон нүсэр хийцтэй бол тийм байшин бол бариад авах шаардлагагүй байх нь шүү дээ. Тий. За тэгээд каталог дээр янз бүрийн одоо энэ амны орон сууцны одоо загваруудыг ийм палан зургуудтай оруулж өгсөн байгаа. Тий одоо энэ жишээ нь бол 50 хэдэн метр квадраттай тэгээд дотроо юу багтж байгаа энэ төр гэдэг ингээд дандаа орчин үеийн хийцтэй шийдэлтэй ийм одоо амны орон сууцнуудыг бас оруулж өгсөн байна. 100 амны орон сууцны
одоо шийдлээ Тийм, загварыг тийм, оруулж өгсөн гэж байгаа шүү дээ. Тийм. Энэ бол маш гоё гарын авлага байна гэж бодож байна. Одоо хүн бүхэн л одоо нөгөө хүн бүхэн байшин барьсан байх хэрэгтэй, мод барьсан байх хэрэгтэй гэдэг шиг одоо бүгдээрээ л яг өөрөөсөө гэсэн сайхан байшин орон сууцыг барихыг хичээж байгаа. Мэдээж хашаа дотор ингээд нойлыг одоо шийдэж чадаагүйгээсээ болоод баян ингэж одоо хэдэн жил болоод нөхөө сольсоор угаад нөгөө хашаа бүр бохирдсан байх юм бол хэмжил энд одоо яаж шийдлийг бас гоё гаргаж өгч байгаа бай тээ. Эргээд тэр одоо нойл чинь доошоогоо одоо гүний ходог бол гүний hodгаа бохирдуулна. За тэгээд хөрсөө бохирдуулна. Яг янз бүрийн одоо өвчний их усруулдаг учраас тэр нойлоо бас зөв бид одоо шийдэх нь чухал байгаа. За тэгээд төгсгөлд нь танд бас миний асууж амжаагүй зүйл байвал үзэгчтэйгээ бас хуваалцаач. Энэ каталогийнхаа талаар болон компанийнхаа талаар. За манай хувьд бол ингээд иргэдэд зориулаад барилгын маань сайт, барилгын маань сэтгүүлээрээ дамжуулж одоо мэдээ зөвлөгөө хүргэдэг. За тэгээ иргэдэд зориулсан каталог маань одоо энэ жил цоо шинээр гарсан. Тэгэхээр энэ шинэ дугаарыг одоо та бүхэн бас энэ гадуур худалдааны номин супермаркет, за тэгээд оргил супермаркет, за тэгээ аз хор номын дэлгүүр, интерном гэдэг Majestic гэдэг энэ одоо олон газраас авч болно. Ялангуяа манай хөдөө орон нутгийн уншигчид маань хаанаас авч болох вэ гэж бас гайхаж магадгүй. Монгол шуудан гараад дамжуулаад одоо 21 аймаг 365 суманд байгаа хүмүүс маань бас авах боломжтой байх нэ. Тий. За тэгэд илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн доор гарч байгаа утснаас холбогдож аваарай гэж хэлмээр байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань барилга цэгийн дээрээс та бүхэнд хүрлээ. Таны ажил үйлс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За ингээд нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна.